хүргэе бүгдээрэнд нь. Америкт байгаа улсууд дөрөө мэнд, хойд Америкт байгаа хүмүүс дөрөө мэнд, Монголоос орж байгаа хүмүүс өглөөний мэнд. За манай нийгэмлэгээс явуулдаг сар болгон мэдээ семинарууд энэ ээлжид семинарт бол манай зочин илтгэгчээр Инх Батын Ундрмаа оролцож байгаа. За Ундрмаа доктор маань бакалавра эпидемиологоор Кубосын Medical University of Ciego de Avila хийсэн байгаа. Тэгээд одоо Америкт байдаг Johns Hopkins сургуульд Masters of Public Health and Occupational Environmental Hygiene тэгээд үргэлжлүүлээд Канадын Simon Fraser University-д Health Science-аар PhD-гээ хамгаалсан одоо дэлхийд даяар аялсан юм судлаач байна. Тэгээд одоо эпидемиолог одоо тэ environmental сэдвэр бол айгүй олон жилийн туршлагатай байгаа. Одоо та нар харж байгаа энэ work experience хэсгээс. Тэгээд сүүлийн эдийг нь дуртахад бол Asian Development Bank Health and Sanitation Consultant-аар ажиллаж исэн. Тэгээ одоогийн байдлаар Pynchon Environmental Consulting гэдэг компанид Project Manager-аар ажиллаж байгаа ийм судлаач байна. Тэгээ өнөөдрийн илтгэлийн сэдв нь айгүй сонирхолтой сэдв байгаа. Энэ болохоор Portable HEPA Filter Air Cleaner Use During Pregnancy and Children's Autistic Behaviors at 4 years of age. The UGAR Randomized Control Trial гэдэг маш сонирхолтой сэдвээр өнөөдөр илтгэлийг тавих гэж байна. За өндөр доктор. За баярлалаа. Өглөөний минь Монголд байгаа оролцогч, оройны минь Хойд Америкт байгаа оролцогч. За намайг Батын Ундрмаа гэдэг. Одоогоор Батын хэлснээр юугаар project manager Pynchon Канадад ажилладаг байгаа. Жохон нэг юунаас холдчихсан судалгаа шинжилгээний ажлаас. Гэхдээ 2023 онд Simon Fraser Vancouver гэдэг Simon Fraser их сургуульд бол юугаар докторол угаар судалгааны хүрээнд хамгаалсан байгаа. Тэгээд өнөөдрийнхөө презентацаар бол энэ угаар судалгааны талаар ярих гэж бодсон байгаа. Тэгээд намайг урьж оролцуулж байгаа Батуяда болон Америкийн нэгдсэн улс дахь эрдэмтэн судлаачдын нэгдэгт баярлалаа. Өнөөдөр нөгөө юугаар бэлтжиж байхдаа презентацаа бэлтжиж байхдаа ерөнхийдөө бол угаарынхаа талаар илүү ярих гэж бодлоо. Яг миний хэсэг болохоор яг угаар гэдэг том судалгааны маань жижигхэн хэсэг болохоор илүү нөгөө нэг том яг umbrella яг угаар гэдэг судалгаагаа илүү ярих зүйтэй байна гэж бодоод тэгээд тэрний хадгалаа илүү бэлдсэн байгаа. За тэгээд энэ презентац бол 3 хэсэгт хуваасан байгаа. Эхлээд бол угаар яг судалгааныхаа үндсэн нөгөө дизайн тэгээд хэрхэн ямар юунаас бол зорилгоор бол энэ судалгаа хийх бол санаа гарсан бай гэдэг тийм background мэдээллүүдийг бол оруулаад дараад нь бол яг угаар судалгааны гол key findings-үүдийг бол танилцуулъя гэж бодсон байгаа. Үр дүнгуудээ тэгчээд сүүлийнх нь хэсэгтээ боллоо. Яг миний яг энэ судалгааны хүрээнд ургийн яг хэрхэн хүүхдийн юунд зан төлөвийнх нь байдалд нөлөөлж байгаа вэ? Агаарын бохирдлыг хэрхэн зан төлөвийнх нь байдалд нөлөөлж байгаа вэ гэдэг талаараа бол яг судалгааны ажил талаар ярих гэж бодсон байгаа. За энэ хүү судалгаа маань болохоор яг гол хоёр судалгааны байгууллагын болвол хамтын болоод үйл ажиллагаа байгаа энэ Simon Fraser их сургууль болон ангаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуультай бол хамтарч одоо энэ судалгааг бол хийсэн байгаа. Түүнээс гадна бид нар бас өөр бусад сургуулийн бас судлаач болоод энэ судалгаанд оролцсон ийм том баг байгаамаа. Судалгааны бол гол principal investigator нь болохоор Ryan Allen гэж Simon Fraser их сургуулийн профессор. Тэгээд co-PI бол ангаах ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн техникийн профессор их жаргал багш бол байгаамаа. Тэгээд би бол яг энэ судалгааны хүрээнд бол энэ багт ороод PhD-г хийсэн. PhD-г оюутан байсан юм аа. За энэ хүү яг юу гэдэг угаар судалгаа маань бол анх яг 2010 онд 11 онд бол Ryan Allen маань assistant professor байхдаа яг Монголд бол яг ажлынхаа хүрээнд ингээ очиж исэн бэлээ. Тэгээд мэдээж их сонирхолтой юу яасан. Мэдээж өөрөө бол яг үндсэн юм бол судлаач нь болохоор яг агаарын бохирдлын яг мэрэгчлэр юу чиглэлээр болоо судалгаа шинжилгээ хийдэг болоод профессор. Тэгээд
мэдээж нөгөө гарсан үндслэлүүдээ ингээд харахад агаарын бохирдол бол яг ургийн ингээд төрөх жинд нь бол нөлөөлдгөө гэсэн тийм нэг судалгаанууд бол байгаад тэгээд бол тэрэн дээрээс бол энэ агаар цэвэршүүлэгч гэдэг environmental intervention бол ерөөхдөө бид нар энэ том ингээ инженерийн ингээд одоо том бодлогын хүрээнд агаарын бохирдлыг тэр дорн бууруулж болохгүй чи яаж яг хувийн хувьд бууруулах боломжтой юм бэ гэдэг талаас нь хараад яг агаар цэвэршүүлэгчийг бол агаарын бохирдол бууруулах замаар интервенц замаар бол хэрхэн энэ урагт бол нөлөөлөх вэ гэдэг үр ашигтай байх вэ гэдэг судалгааг бол бодож юу яасан байдсан байгаа. Санааг нь гаргаад тэгээд ингээд юунод литератур харж исэн чинь ер нь бол агаарын бохирдол нь бол хүүхдийн ургийн бодолжинд нөлөөлж байна гэдэг ингээ олон observational ажиглалтын судалгаанууд бол гарсан байдаг. Үүндээ бол хэд хэдэн мета анализис бол байдаг байгаа. Жишээ нь одоо 13 онд ингээд хэвлүүлсэн нэгэн мета анализ дээр бол 13 агаарын бохирдлын хэмжээ 10 микрограмм метр куб концентрацээр ихсэх тутамд хүүхдийн жим болвол 10 граммаар ингээд буурсан байна гэсэн ийм мета анализ бол жишээ нь ингээд байгаа. Тэгээ хэд ингээд мета анализууд ингээд судалгаануудын юунууд ингээд мета анализ болгоод ингээд харахад тийм үр дүнгууд айгу strong бол evidence бол харагдчихсан. Одоо тэгээд ерөнхийдөө болов observational судалгаанууд ийм хүчтэй байхад яагаад ингээд randomized control trial энэ нэг судалгааны мэдээж клиник судалгаа бол хамгийн strong бол evidence авчирдаг судалгааны төр шүү дээ. Тэгээд яагаад ийм интервен судалгаа байдгүй болоо гэд. Тэгээд угаар гэдэг судалгааг ингээд дизайн хийжсэн байгаа. За энэ тэгээд угаар судалгааны дизайн болох дээр өөрөө агаар цэвэршүүлэгчийг яг дотоод орчинд байрлуулснараа энэ жирэмсэн эмэгтэйчүүдийг яг агаарын бохирдлыг бууруулах замаар хэрхэн бид нар ургийн нөлөөг нэгэ судалж болох вэ гэд судалгаагаа яг бодож ингээ гаргасан ба. Тэгээд Улаанбаатар хотод бол нийт 540 жирэмсэн эмэгтэйчүүдийг ингээ судалгаанд хамруулаад тэгээд гэрт нь одоо интервенц бүлэг буюу интервенц бүлгийнхаа 200 гаруй бол их үедэд бол энэ агаар цэвэршүүлэгчийг бол гэрт нь байрлуулад яг энэ агаар цэвэрлэгчээ ашиглаж яг дотоод орчныхоо агаарын бохирдлыг бууруулж исэн. Тэгээд яг контрол групп нь болохоор ингээ агаар цэвэршүүлэгч бол байрлуулаагүй яг энгийн яг хэвийн байдалтайгаар ингэж судалгаанд оролцуулсан байт юм аа. За тэгээд судалгааны оролцуулахдаа бид нэр 18-аас дээш насны жирэмсний ихэнх үедээ байгаа эмэгтэйчүүдийг болоод оруулжсэн. Энд бол яг Сүхбаатар дүүргийн болоод жирэмсэн эмэгтэйчүүдийг бол Сүхбаатар дүүргийг сонгож аваад Сүхбаатар дүүргийн жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд оролцуулсан байдаг байгаа. Яг анхан ээж нар нөгөө жирэмсэн болоод жирэмсний хяналтандаа орох үед нь болоод бид нар судалгаанд оролцуулах саналыг тавиад тэгээд зөвшөөрсөн ээж нарыг болоод судалгаанд хамруулж исэн байгаа. Магадгүй та бүхний таньдаг хамаатны эсвэл таньдаг хүмүүс энэхүү судалгаанд орж ирсэн гэж магадгүй ийм агаар цэвэршүүлэгчийг одоо ингээ анх байрлуулжсэн. Мэдээж энэ нөгөө нэг 2011-2 онд энэ хүү агаар цэвэршүүлэгчийг байрлуулж ирсэн. Тэр үед бас яг энэ агаар цэвэршүүлэгчийн талаар болоод яг сайн ойлголт байгаагүй. Зарим хүн сүүлд бол нэлээд идэвхтэй болоод ойлголттой болж ирсэн. Гэхдээ тэр үед бол яг агаар цэвэршүүлэгч бол тэгэж тогтмол ашигладаг хэвшсэн болоод байгаагүй учраас зарим хүмүүс бол маш гайхаж хүлээж авч байсан. За тэгээд ямар ч байсан ингээд юу яасан байт юм а 250 жирэмсэн ээжүүдийг судалгаанд оролцуулсан байдээ. За тэгээд энэ яг бидний RCT trial маань болохоор 272 яг ээж нар бол хяналтын бүлэгт сонгогдож орж исэн. Энэ болохоор нөгөө рандомаар бол бид нар сонгож оруулж исэн. Ингээд хоёр төрлийн юу ячаад тогтоонтой цаас ягаад тэгээд сонгуулаад дотроос нь яг хяналтын нөө интервенц бүлэгт орох уу гэдгийг нь бол яг гаргаад сонгоод тэгээд ингээд бүлэгт ингээд хувааж оролцуулсан байдээ. За юуны бүлэгт болохоор хяналтын бүлэгт болохоор 268
ээж нар бол хамрагдчихсан. За тэгээд цаашаага яг энэ нөгөө жирэмсний үед 19 ээж нар бол энэ судалгаанаас анх орсноосоо бол гарсан байгаа. Үүндээ бол 6 ээж нь бол скватер дүүргээс бол нүүх яг нөгөө судалгааны тэр зооноос нүүх. За тэгээ 13 бол оролцогч нь бол өөрийнх нь саналаар бол судалгаанаас гарч байсан. Хяналтын бүлгээс бол 9 ээж бол гарсан байдаг байгаа. За цаашдаа тэгээд бид нар ингээд судалгаагаа үргэлжлүүлээд яг нөгөө жирэмсний үед тэр чигт одоо жирэмсний яг ихэнх 11-7 хоногт байхад нь бид нэгээ судалгаанд оролцуулаад тэгээд төрөн төртөл нь энэхүү судалгаа интервенц маань бол өргөжлөн байгаа. Тэгэхээр ээж маань бол тэр агаар цэвэршүүлэгчийг бол төрөн төртлөө гэртээ байрлуулж ашигласан байдаг. За тэгээд ингэж явж байхдаа ингэж судалгаанд оролцсон 253 ээжээс яг 24 хяналтын бүлгээс 24 ээж бол хүүхэд нь бол зулбсан байдаг. Тэгээд 5 хүүхдийн бол эндсэн. Тэгээд яг төрсөн хүүхэд бол 223 хүүхэд бол төрж байсан байгаа. Харин хяналтын интернет бүлэгт бол оролцсон 240 ээжийн 259 ээжийн 10 хүүхэд бол дутуу төрсөн. За тэгээд 8 хүүхэд бол эндсэн ийм тохиолдлууд байгаа. Тэгээд судалгаанд бол 240 хүүхэд бол яг ингээд төрсөн байдаг юм аа. Тэгээ үүнээс 237 нь бол амьтвал байсан. За тэгээд энэхүү анх судалгаа маань явагдаж байхдаа яг жирэмсний үед нь одоо 11-7 хоногтой байхад нь бид нар агаар цэвэршүүлэгчийг гэрт нь ингээд байрлуулсан байдаг. Тэгэхээр интервенц бол 11-7 хоногт нь буюу эхний триместерт нь байхад нь бол эхэлсэн байдаг. За тэгээд үргэлжилж яваад бид нар яг 11-7 хоногтой үед нь агаар цэвэршүүлэгчээ байрлуулахдаа бид нар бас мөн гэр доторх агаарынх нь тоосон зэрэг хэмжээг бол хэмжиж байсан. Тэгээд мөн асуумжууд маш дэлгэрэнгүй асуумжууд бол асуусан. Өөр бас янз янзын бас юмуд бол цуглуулсан байдаг. 31-7 хоногт нь төрхийн өмнөх бол 3 дахь трансместрийн үед нь бол мөчлөгийн үед нь бид нар яг адилхан энэ агаар гэрч доторх агаар бол тоосон зэрэг хэмжээг хэмжиж байсан. Тэгээд бас асуумжийг дахиж аваад тэгээд бид нар яг хүүхэд төрөх үед нь хэмжилт хүүхдийн яг төрсний урт тэгээд толгойн тойргийг нь хэмжиж үзэж яг манай гол outcome буюу яг үзүүлэлт маань болж байсан байгаа. За тэгээд мэдээж randomized control trial-ийн гол юу нь болох дээрээ control group, intervention group хоёр маань бол яг харьцангуй яг адилхан бол баланслж байгаа. Тэгэхээр ээж нь бол дундаж голч ээжийн нас бол энэ хяналтын бүлэгт 28 байсан. Интервенцийн бүлэгт бол хяналтын бүлэгт 30. За тэгээд яг анх юм судалгаанд оролцож исэн нь бол 11-7 хоногт судалгаанд оролцож исэн. Мэдээж боловсролын хувьд бол маш ойролцоо 80%-тай. За мөн бас гэрэлтийн байдал нь бол маш ойролцоо. Жин ч гэсэн BMI ч гэсэн их ойролцоо. Яг айгу баланслж гарч ирж исэн. Тэгээд эцэст нь яг ингээ хоёр хүүхдүүд маань ингээд төрөлтөө яг ингээд жингэн грамаар харахад бол хяналтын бүлэг маань 3450. За тэгээд грамм тэгээд хяналтын бүлэг маань 3550 грамм гарч байсан байгаа. За тэгээд цаашлуулаад энэхүү судалгаа бид нар мэдээж бидний хамгийн гол юм бол үзүүлэлтүүд яг агаараа хэр бид нар агарын бохирдлыг бууруулж чадсан бай гэдэг бол маш том бол юу байгаа үзүүлэлт манайсан. За тэгээд агаар цэвэршүүлэгч байрлуулсан нар агаар цэвэршүүлэгч байрлуулаагүй хяналтын бүлгийнхаа тооныг харьцуулахад яг дунджаар бол 29% бол агарын бохирдлыг тоосон зэрэг буюу PM2.5 нарийн шиг тоосон зэрэг бол дунджаар бууруулж байсан үзүүлэлт гарсан.
Тэгээд энэ 29%-аар тэгвэл агарын тоосон цэгийн хэмжээг буруул гэсэн байгаа. Тэгээд цаашаага энэхүү судалгаа маань мэдээж граммар бид нар бол мэдээж нөгөө нэг based on нөгөө rationale байгаа шүү дээ, тий. Тэрэн дээр үндэслээд яг харахаар бид нарын тавьсан анхны hypothesis болвол юуны хүүхдүүд маань бол хяналтын бүлэгт байсан хүүхдүүд маань бол илүү бага жинтэй төрөх байхаа гэсэн маань бол яг тэр direction-ы дагуу яг юуны хүүхдүүд маань арай бага жинтэй гарч байсан. Энэ хяналтын бүлэг маань 3450 дунджаар тэгээд юуны маань интервенц бүлэг маань бол 3550 грамм байсан. Харин бидний нэг төсөөлөөгүй яг hypothesize хийгээгүй байсан их сонин их хачирхалтай бас үзүүлэлтүүд гарсан нь юу гэсэн бэ гэхээр интервенц маань өөрөө энэ spontaneous abortion буюу одоо нөгөө цуглалтыг одоо яг odds ratio 0.38 гэдэг чи одоо 62%-аар бол бууруулж исэн энэ интервенц групптэй. Мэдээж нөгөө хяналтын бүлэгт байсан ээжнэр бол илүү олон ээжнэр бол зулбсан нь болоод энэ юунаас харагдсан. Одоо бид нарын анх яаж яснаас 24 spontaneous abortion болоод хяналтын бүлэгт гарсан. Мөн түүнээс бас өөр нэг хачирхалтай юу нь болохоор higher risk of preterm birth гэсэн. Энэ нь болохоор интервенц группт бол илүү өндөр бол дотоод төрөлтүүд бол ажиглагдсан байгаа. Энэ нь бол бидний яг төсөөлөөгүй үзүүлэлтээс энэ бараг л 2.5 дахин өндөр байсан preterm birth-ийн интервенц групп. За тэгээд ингээд судлаад ингээд яг үзлээ. Бид нар чи өөрөө бас яг нөгөө нарийн бид нар чи яг эмчнэр бихээс илүү агаарын бохирдол яг судалдаг судлаачид мэрэгчлэнүүд алхахтай чинь яг энийг ингээд нэлээд ингээд мэрэгчлийн ингээд юу судлаачдаас ингээд асуугаад яасан чинь энд нэг тийм Barker's theory гэж онл байт юм байна. Энэ нь болохоор яг гэхээр хүүхэд маань өөрөө нөгөө дотоод золбохгүй тулд яг нөгөө золбохгүй тулд одоо нэг за ямар ч ясан нөгөө айгүй олон гэж нөгөө юунуудыг даван туулж жимсний үед одоо гидсэн дотор даван туулж тэгээд survive хийж бас тийм юу байд юм байна онл. Тэгээд энэ нь болохоор яг тэгээ presence of intervention may have enabled fetus to survive long enough to be born preterm гэсэн байна. Тэгэхээр хяналтын бүлэгт байсантай харьцуулахад мэдээж нөгөө интервенц бүлгийнх нь бол энэ магадгүй дотоод юу зулбах боломжтой эрсдэлтэй байсан хүүхдүүд маань энэ интервенц хийснээрээ зулбаагүй боловч яг ингээд нэг амьд гараад ингээд дотоод ингээд төрсөн бах ийм юу байх феномен байх магадлалтай юм байна гэсэн бид нарын ийм хамгийг бол яг гаргасан. Энэ нь болохоор яг Barker's theory онолтой бол яг таарч байсан. За тэгээд цаашаа яваад за мэдээж бид нар тэгээд юу яагаад хяналтын бүлэгт бол илүү олон хүүхэд бол дотоод төрчихсөн. Тэгэхээр бид нар мэдээж энийг харгалзаж үзээд preterm birth хүүхдүүдэд adjust хийгээд тэгээд яг intent to treat analysis-аар ингээд randomized clinical trial-ийн яг боддог гол intent to treat analysis-ийн статистик аргачлалаар ингээд бодоод үзсэн чинь бид нарт яг агаар зөвшөөрөх интервенц маань өөрөө хүүхдийн одоо төрөх жинтэй бол 84 граммаар бол хамааралтай байна гэж байна. Тэгэхээр илүү юун интервенц бүлэг төрсэн хүүхдүүд маань илүү 84 граммаар бол илүү илүү төрсөн ийм үр дүн гарсан байгаамаа. Тэгээд энэ маань өөрөө статистик ач холбогдол бүхий үр дагавар юу байсан? Result байсан. За тэгээд тэгвэл 84 грамм гэдэг маань яг ямар ач холбогдолтой юм бэ? Одоо мэдээж 84 грамм бол яг төрж байгаа хүүхдэд бол амар жижиг шүү дээ, тийм ингээл нэг 84 грамм гэж юу вэ шүү дээ, тийм юу нэ. Гэхдээ энэ маань бусад ингээ интервенцтэй ингээд яг compare хийгээд үзэхэд ямар meaningful юм бэ гэхлээр одоо энэ яг ийм агаарын бохирдолтой холбож ингэж гаргасан судалгаа байхгүй болохоор maternal
яг nutrition хийсэн тийм интервенц судалгаатай ингээ харьцуулаад үзсэн чинь high income country ийм maternal nutrition intervention хийхэд интервенц бүлгийн хүүхдүүд бол 49 грамаар бол илүү өндөр төрж исэн байгаа. Тэгээд харин low income country бол хийсэн ийм бас интервенц maternal nutrition судалгаан дээр болохоор одоо 94 грамаар бол илүү интервенц бүлэг бол илүү өндөр жинтэйсэн. Тэгэхээр энэ хүү маань энэ хүү агаарын бохирдлыг 84 грамм гэдэг маань ерөнхийдөө nutritional intervention хийсэнтэй дүүцгүүч тийм маш ач холбогдол бүхий ийм интервенцууд байна гэж бид нар ойлгосон. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд мэдээж түрүүний хэлсэнчлэн энэ хүүхдүүд маань ингээд зарим ингээд дутуу төрчихсөн тийм ингээд яг интервенц бүлгийн хүүхдүүд маань илүү өндөр дутуу төрчихсөн. Тэгээд бид ингээд цаашаа судлаад үзэхлээр мэдээл developmental programming гэж нэг юм юу байдаг байгаа. Тийм концепт энэ маань болохоор яаж ийна гэхээр жирэмсний үед бол хідэн томоохон ингээд рискүүд бол жирэмсний үед урагт бол юу яадаг нөлөөлдөг. Одоо жишээ maternal nutrition, maternal disease, environmental exposure үүндэд агаарын бохирдолтой, эсвэл maternal stress, тэгээ maternal lifestyle эдгээр маань өөрөө ингэж risk болж урагт бол нөлөөлдөг. За хідэн бас нөгөө potential механизмууд байгаа, таамаглаж байгаа. Тэр нөлөөлөх механизмууд. За тэгээд ингэж юу яснараа эдгээр эрсдлүүд маань энэ урагт нөлөөснөд ямар үзүүлэлтүүд байна гэхээр physiological adaptation буюу үүндээ нөгөө энэ хүү эрсдэлт одоо эслээ даван туулахын тулд энэ ураг маань бол гидсэн дахтаа бол өөрөө adaptation бол орж эхэлдэг байгаа. Би физиологийнхоо хувьд. За тэгээд мэдээж бас л маш олон ингээд таамгууд бол байдаг. Ийм одоо reproductive system дээр бол бас юу болж байна? Adaptation орж өөрчлөлт орж байна. Metabolic system. За тэгээ cardiovascular system гэхэд тэгээд бас өөр янз янзын бас юунууд дээр системүүд дээр нөлөөлж байгаа. Нэг нь болох нь neurodevelopment буюу одоо мэдрэлийн системд бол бас нөлөөлж байна энэ adaptation гэдэг. За тэгээд миний энэ чинээс яг юу яаж байгаа судалж сонирхсон юм нь болохоор altered behavior тий одоо жишээ нь хүүхдийн зам төлөв үүндээ мэдээж нөгөө autistic behavior дээр эсвэл ямар нэгэн behavior social behavioral problem ийм юмуд бас нөлөөлж яг ургийн үед одоо мэдрэлийн системд нь бол өөрчлөлт орсноор энэ цааш хүүхд яг өсөж боожход нь бол нөлөөлж магадгүй гэсэн hypothesis байдаг гаргаж ирсэн байгаа. За тэгээд яг одоо үндсэн миний PhD-гээ хийсэн судалгааны маань нэг хэсэг нь болохоор энэ хүүхдүүд маань үргэлжлүүлээд ингээд энэ cohort судалгаа маань үргэлжлүүлээд явсан байгаа хүүхдүүд маань яг төрөх үед нь бид нар жингээ авчаад тэгээд дараагийн 2 дугаар хэсэг нь болохоор илүү бид нар neurodevelopmental өөрчлөлтүүдийг бол яг жирэмсний үеийн интервенцийг яг энэ дараа одоо хүүхэд ингээд budget том болоод ирэхэд хэрхэн мэдрэл одоо behavioral зан төлөв за тэгээд зан төлөвт нь одоо өөрчлөлт орд юм уу гэдгийг талаараа бол яахын тулд судлахын тулд бол энэ хүү юг hypothesis гаргаж ирсэн. За тэгээд энэ хүү objectives одоо судалгааны маань objective болохоор яг интервенцийн яг жирэмсийн үеийн интервенцийн нөлөө нь энэ хүүхдийн яг autistic trait-үүдэд бол нөлөөлөх үү гэдгийг бол 4 настай хэмжиж судалсан байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор бид нар маш бол дэлгэрэнгүй агаарын дотоод орчны агаарын бохирдлын дататай байсан болохоор энэ хүү агаарын яг дотоод орчны агаарын бохирдол маань харин жирэмсний үеийн агаарын бохирдлын нөлөө маань одоо энэ жирэмсний үеүүдэд болов юу яах жирэмсний өөр одоо мөчлөгүүдэд өөрөөр нөлөө үзүүлж гэнэ үү гэдгийг бас юу яасан судалсан байгаа. За тэгээд хүүхдүүдийг 4 нас хүрэхэд нь бид нар бол social responsiveness scale гээд 65 асуулттай ийм асуумжийг эцэг эхээс нь бол асуусан яг хүүхдийн зан төлөвийн талаар. За үүндээ бол энэ хүү асуулт нь юу асуудаг вэ гэхээр social awareness, social cognition, яг нийгэмшил
тэгээд нийгмийн харилцаа, за тэгээд social motivation, тэгээд одоо бас adaptation хэрхэн нөгөө юундаа дасан зогт нийгэмдээ дасан зогтж байгаа, орчиндөө дасан зогтдог вэ гэх. Яг ерөнхийдөө бол энэ бол аутизмтай аутизмыг үнэлэх бодод нэг скрининг скрининг гэсэн хэмжилтийн тийм юу туул байдаг байгаа. За тэгээд энэхүү судалгааныхаа яг миний судалгааны маань яг primary outcome нь болохоор өөрөө sex specific total SRS. Энэ бол SRS total score буюу энэхүү юу болгоны асуумж болгоны яг нийт гаргасан дүнгээр бол энэ юугаа үр дүнгээ бодвол тооцож бүтсэн. За мэдээж энэ яг зан төлөвтэй холбоотой юм асуумж судалгаанууд болохоор яг жишээ нь энэ Pearson-ы энэ юу болохоор буг болохоор яг Америкийн хүүхдүүд дунд бол энийг хэмжиж яг Америкийн хүүхдүүдийн distribution-ыг гаргаж агаад тэндээсээ T-score-ыг ингэж scale хийсэн байгаа. Тэгэхээр бид нар яг Америк хүүхдүүдийн ингээд хэмжилтээр гаргасан ийм distribution-ыг шууд ингээ Монголын хүүхдүүдэд ингээ copy яг ашиглаад яаж болохгүй учраас бид нар Монгол хүүхдүүд яг угаар бас Монгол бас ийм яг ийм distribution SRS судалгаар хийсэн SRS энэ distribution байдаггүй учраас бид нар яг өөрсдийнхөө энэ угаар судалгаан дээр хийсэн хүүхдүүдээ яг reference population болгож аваад тэндээсээ бид нар бол T-score-ыг бол гаргаж ирсэн байгаа. Гаргаж иж бодсон байгаа. За тэгээд үр дүнгийн хувьд болохоор нийт total score маань болохоор мэдээж хяналтын бүлэг, интервенц бүлгийн хоорондоо маш бага зэрэг байсан. 0.5 1 гэдэг маань бол маш бага үзүүлэлт. Тэгээд энэ маань өөрөө нөгөө confidence center маань маш өргөн хүрээнийх байсан болохоор ямар нэгэн бас статистик ач холбогдолгүй тийм одоо тийм үзүүлэлт гарсан. За энэ болохоор яг бид нарын нөгөө intervention control group-ийн хооронд intent to treat analysis гаргаж ирсэн result гэдэг. За харин бид нар энэхүү нөгөө дотоод орчны агаарын бүхэлдээ хэмжилт хийсэн байгаа. Энэхүү хэмжилтээрээ бид нар одоо intervention control group-ийнхоо хамтд нь авч үзэж байгаа. За тэгвэл агаарын бохирдол яг дотоод орчны агаарын бохирдол өндөр байсан ээж нар, за бага байсан ээж нар хоёрын хооронд бол энэ SRS score-т нөлөө байна уу гэж бодоод бид нар яг observational аргаар болов статистик анализ хийхэд биднэрт бол агаарын бохирдол нь бол 10 микрограмм метр кубээр одоо өсөх тутамд хүүхдийн болоод SRS score болоод бас өсөх тийм 1.8 буюу бараг 2 нэгжээр бол ихсэжсэн. За энэхүүгээ бас яг ингээд tri semester-ээр мөчлөгөөр ингээд үзэхэд бол агаарын бохирдол нь нэгдүгээр tri semester-д бол илүү нөгөө агаарын бохирдол өндөр өртөхөд хүүхдийнх нь бол SRS score нь бол илүү өндөр тийм эффект бол үзүүлж байсан гэдэг тийм үр дүн гарсан. За тэгээд одоо ингээд бүх презентацаа ингээд яг ерөнхийдөө summary-га угаар судалгааныхаа summary-г ингээд гаргаад ирэхэд portable air purifier за агаар цэвэршүүлэгч маань бол Улаанбаатар яг сонгон хайрхан дүүргийн оролцогчд ингээд байрлуулад хийхэд бол агаарын бохирдлыг бол 29%-аар бол дунджаар бол буруулж ирсэн энэ судалгааны хүрээнд. За тэгээд энэ судалгааны хүрээнд бас интервенц хийсэн бүлгийн интервенц бүлэгт байсан төрсэн хүүхдүүдийн жин нь бол дунджаар 94 граммаар 84 граммаар илүү өндөр байсан байгаа. Энэ маань тий дундаж бол birth weight. За мөн түүнээс гадна агаар цэвэршүүлэгч нь бол яг autistic одоо related behavior буюу одоо миний судалж байсан үр дүнтэй бол яг шууд бол бас хамаарал гарч ирээгүй. Гэхдээ агаарын бохирдолтой яг ингээд харьцуулаад дотоод орчны агаарын бохирдлын өртөлтөд ингээд яагаад холбоод судлахад одоо
first trimester ихэн үед бол агаарын бохирдолд илүү өртөхөд бол хүүхдээ autistic related behavior одоо тэр T-score бол илүү өндөр болвол гарч байсан гэсэн ийм үр дүнгууд бол судалгааны хүрээнд гарсан байгаа. За тэгээд судалгааныг мэдээж энэ судалгаа угаар судалгааг оролцогч маань байгаагүй байсан бол энэ судалгаа маань байх үргэлжлэхгүй байсан. Тэгэхээр энэ хүү судалгаанд бол одоо 10-аад жил орчим бол энэ судалгаа маань үргэлжилсэн. Ингээд тууштай ингээд хамтарч оролцсон судлаачтай эцэг эхчүүдтэй хүүхдүүдтэй бол талархаж байна. За тэгээд мэдээж угаар судалгааны ажилчид ийм зөвлөгчдөд бас талархал илэрхийлээд бас сүүлд нь тэгээд Канада улсын яг энэ Canadian Institute of Health Research-ийн хүү судалгааг бол санхүүжүүлсэн байгаа. Талархал илэрхийлье. За тэгээд ингээс анхааруулханд бас баярлалаа. Нэг асуулт, эсвэл коммент бол. Зя. За баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр ихтгэл тавьсанд маш их баярлалаа. Үнэхээр одоо нийгэм тулгамдж байгаа асуудлаар ийм том судалгаа хийсэн одоо мундаг судлаач ирж ингээд яриа хийсэнд баярлалаа.